Нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс хүний эрхийг асуудал дээр төрөвчлсөн юм шинжилгээ хийлгэх юм боломж олгосонд бид баяртай байгаа. Энэ сургалтын сууснаар нэгдүгürt олон улсын чиг хандлага, бизнес ба хүний эрхийн чиглэлээр ямар дэвшилтийн санаа өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ талаар мэддэггүй байсан мэдээллүүд энэ сургалтын дагуу олж авсан байдаг. Хүний эрхийн альгууны зөрчил гарсан бол тэр гомдлын механизм, эргэн сэргээ илүүлэх механизм байх ёстой гэдэг гурван тулгуур зүйлийг юу нэг үсээ ойлгож авлаа. Хүний эрхийн талаар бол нэлээд ерөнхий ойлголттой байсан мэлээ. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ерөөсөө яг тусгаж оруулж өгсөн юм ерөөсөө байдаггүй юм байлээ. Насны хязгаар оруулж өгөөгүй ч юм уу тиймэрхүү юмнууд бас нэлээд анзаарчихсан. Бидний энэ нөгөө хамтарч ажиллаж байгаа байгууллагууд маань өөрсдөө цаашаа хүний эрхээ дээдлж байгаа юу гэдэг дээр маш нарийн судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байна гэдгийг бас ойлгож авсан. Хүний эрхийн төрөвчлсөн магадлал шинжилгээ гэх юм маань өөрөө манай компаниуд л айгүй том алхам. Тэгэхээр үүн дээр тулгуурлаад бид ер нь бол нэг жилийн хугацаанд хийх жишээ төлөвлөгөөг боловсруулах гээд явж байна. Ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах, яг хүн сэтгэл ханамжтай тайван ажиллаа хийх энэ нөхцөлийг анхаарах хэрэгтэй юм байна. Манай байгууллагын хувьд бол гол анхаарах юм бол цалин хүссний асуудал байгаа. Хамт олонныхоо хүрээнд Voice of Нөмөр гээд олон талд зөвлөлдөг уулзалтуудыг хийгээд эхэлсэн байгаа. Өөрсдөнд нь асуудалт болохоор хаашаа хандах уу гэдгийг мэддэг болж байгаа ч юм уу. Тэр зүйлүүд нь бидэд айгүй ахицтай харагдаж байгаа. Ажилтнуудынхаа хүний эрхийг хангах үүднээс үндсэн цалингаа 15% нэмсэн байгаа. Ажлын үеийн хатан нөхцөлийг бид нэр тогтоож өгсөн байгаа. 7 цагаас 10 цагийн хооронд ирээд 8 цагаа ажиллаад тараад явах боломжтой. Хүний эрх нь илүү хангагдаад ирэх юм болоо гэдэг байдлаас бид нар энэ өөрчлөлтүүдийг хийгээд эхэлчихсэн байгаа. Хөдөлмөрийн дотоод журам, санал гомдол шийдвэрлэх, худалдаа авах журам, ханган нийлүүлэх штэйгээ харилцах журам, хүний эрхийн бодлоготой болох, өөрсдийгөө дуу хоолойг илэрхийлэх, баг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр зорин төлөвлөж ажиллаж байна. Ажилчдын 25% эмэгтэйчүүд байдаг. Бид нар эмэгтэй хүмүүсээ илүү ажил дээр тухтай ажиллах үүднээс ээж хүүхдээ өрөө гэдэг өрөөг тохижуулж байгаа. Бид бүгд цаашид 400 мянган харилцагчтай уг төслийн талаарх, хүний эрхийн талаарх мэдээллийг цааш нь түгээн дэлгэрүүлэхээр бас ажиллахаар зорж байна. Манай байгууллага маань ирээдүйд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг дэмжих бодлого дүрм журмтай болж ажиллахаар төлөвлөж ажиллаж байгаа. Хүний эрхийг хүндэтгсэн хариуцлагатай ханган нийлүүлэгч компани байхыг манай компани зорж ажиллаж байгаа.